толгой холбоо тий. Тэгэхээр rhymes гэдэг чинь хипхопууд маань сүүл холбож бичдэг. Миний аль дээр хөлгөө урагчдын тухай дуулах бүлэг. Төгсгөл нь тий. Заавал rhymeтай байх шаардлагатай бид талаар. Энэ заавал rhymeтай байх шаардлагагүй л дээ. Rhymes гэдэг маань бас нөгөө талаар бас арай дуртай хэлж байна. Rhymes гэдэг нь үгний хэлхээ гэж бас бай. Одоо хэлэгдэхэд эвтэйхэн тийм ээ. Үгний төгсгөлийг холбож болно. Мөн яаж дуулал эвтэйхэн болох вэ? Төгсгөлийн дуудлага, хэллэг нь яавал ойролцоо авах вэ? Тэр талаас нь Rhymes гэж хэлнэ. Заавал төгсгөл адилхан байх албагүй. Яаж дуулал хүнд эвтэйхэн байна? Яавал их зүүн болж юм. Тэр талаас нь тэрийг жинхэнэ Rhymes гэж хэлнэ. Гэхдээ энэ Rhymes-тай дуулдаг хамтлагуудын үед гэж хэлэх юм бол яг Rhymes-тай дуулахад одоо үгний дууны тийм утга жоохон алдагддаг тал бий. Тэгээ тэр одоо дуу үгээ тэр одоо олд сонгохдоо маш зөв бол сонгохгүй бол ер нь ихэнх үг дуу одоо дуу нь утга маш их алдагддаг. Энийг бас хэлмээр байна. За тэгэхээр энд бас одоо манай үзэгчдээс ирүүлсэн асуултуудыг ингээд багцлсан байгаа. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэг дахин хэлэхэд iStop 2 хүү дижитал инхтайвнд даймба инх нэг хороодынх ингээд одоо яг Монтареп байна. Энэ одоо манад яг хипхопыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэж байгаа энэ хамтлагууд маань оролцож байгаа. Ингээд энэ хамтлагуудаас асуух асуулт байвал 32 72 24 гэсэн утсаар бидэнд ирүүлж болох юм а. Тэгээд үзэгчдийн асуултаас бас асууя. Тэгэхээр хипхоп ер нь хараал ерөөл дуулах ёстой юу? Энэ талаар одоо би Монтареп ихнээс асууя гэж бодож байна.